За манай улс 2015 оны 11 сард хөгжлийн бодлого төлөлтийн тухай хуулийг улсын хурлаар баталснаар манай улсад хөгжлийн бодлого төлөлтийн тогтолцоог дахин бий болох боломжийг бүрдүүлсэн байгаа. За энэ хуулиар Монгол улсын хөгжлийг урт тунд богино хугацаанд төлөвлөж, урт хугацаанд дэлхийн доктортой хөгжлийн зорилтууд түүнийг өөрийн орны онцлог тохируулан хэрэгжүүлэх Монгол улсын доктортой хөгжлийн зөвлөлт 2030-ыг 2016 оны 2 дугаар сард улсын хурлаар баталсан байгаа. За урт хугацааны хөгжлийн зорилтыг дунд хугацаанд засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөр хэрэгжүүлэхээр тусгасан байдаг. Гэвч 16 оны улсын хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан засгийн газар эдийн засаг нийгмийн амаргүй нөхцөл байдалтай тулгарч түүнийг даван туулах эдийн засгийг сэргээх хөтөлбөр мөн олон улсын валютын сангийн өргөтгсөн санхүүжилтийн хөтөлбөр баталж хэрэгжүүлсэний үр дүнд эдийн засаг сэргэж байгаа билээ. За гэвч бид үүнд тайвшрах болоогүй, эдийн засаг маань эмзэг хэвээр байгаа. За сүүлийн 2 жил дараалан эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа боловч ядуур 2014 оны түвшнээс даруй 8 пунктээр өсч 16 оны байдлаар 29.6% хүрээд байна. За мөн 2014 онд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 4181 Америк доллар байсан бол 16 оны байдлаар 3485 болж буурсан байна. За энэ нийгмийн эдийн засгийн бодлогод оройтой өөрчлөлт их дохио болж байна. За 2017 оны 10 сарын 20-нд байгуулагдсан хөрөсөхийн засгийн газар нь Монгол улсын доктортой хөгжлийн зөвлөлт 2030 эхний үе шат болон засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үлдэж байгаа 900 хоногт хэрэгжүүлэх зорилгоор уран давхар хөгжлийн бодлогыг 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдөр засгийн газрын хуралдаанаар баталсан байгаа. Энэ бодлогын хүрээнд нийгмийн эдийн засгийн өнөөгийн байдалд үнэлэлт өгүүлэлт өгч 2020 он хүртэл эдийн засаг нийгмийг хөгжүүлэх арга зам стратегийг тодорхойлон цаашид Монгол улсын доктортой хөгжилд хүрэх бодлогын суурийг тавьсан байгаа. За гурван давхар хөгжлийн бодлогоор төрийн реформ, нийгмийн реформ, эдийн засгийн реформ хийхээр салбарууд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Бодлогын үр дүнд 2020 он гэхэд ядуурлыг бүрэн хянаж, зорилт түвшинд хүргэх, томоохон төслүүдийг эхлүүлэх, хөдөө аж ахуй аялал жуулчлалыг хөгжүүлэн эдийн засгийг олон талбартай болгох, ядуурл ажилгүйдлийг бууруулахад хувийн хөгжлийн оролцоог нэмэгдүүлж, төрийн албаны хариуцлагыг сайжруулж, нийгэмд шудраг ёс тогтоох суурь бий болгоно гэж үзэж байна. За энэ бодлогын 5.20-26-ад баялаг бүтээгчдийг дэмжих багц судлах хуулийн төслийг боловсруулж батлуулах тухай зорилтыг тусгасан байгаа. Энэ ажлын хүрээнд Монгол улсын сайд засгийн газрын үйлдвэрлэх газрын дарга Зандан шатрын 2018 оны 4 сарын 13-ны өдрийн тушаалаар баялаг бүтээгчдийг дэмжих цогц судлах, багц хуулийн төслийг боловсруулах үүрэг өгөхий ажлын хэсэг байгуулж миний бие ахлаа ажиллаж байна. За ажлын хэсэгт төрийн захиргааны байгууллага, нийслэлийн засаг даргын тамгын газар, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, олон улсын хамтын ажиллагааны байгууллага, эрдэмтэд судлаачдын төлөөлөл нийлсэн 17 хүн ажиллаж байгаа. За энэ оны 10 сарын 1-ний дотор хуулийн төслийг үзэл баримтлалыг батлуулах, цаашлаад 2019 оны хаврын чуулганаар энэхүү багц бодлого хуулийн төсөл улсын хурлд өргөн барьж хилцүүлэх ийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. За юуны өмнө баялаг бүтээгч гэж хэнийг хэлэх вэ гэдгээс асуудлыг хэлүүлмээр байна. Манай байгууллагын төсөөлж байгаагаар баялаг бүтээгч гэдэг бол аливаа түүх хийдэг боловсруулан нэмэн үрдгийг бүтээн ажлын байрыг бий болгож байгаа аж ахуй нэгж хувь хүнийг хэлнэ гэж бид тодорхойлж үзэж байгаа. За үүнийг эдийн засгийн салбар тус бүрээр нь дараах байдлаар тодорхойлох боломжтой. За үүнд хүнс хөнгөө үйлдвэрийн салбараар үр тариа төмс хүнсний ногоо үйлдвэрлэгчид, малчдын хоршоо, мал урдах аж ахуй, мах боловсруулах, малын гаралтай түүхийд боловсруулах, дараах шатны үйлдвэрлэлийн бэлтгэгч бүтээгдэхүүнийг савлаж баглах, тээвэрлэн борлуулах үйл ажиллагаа, за тэдгээрийн үйл ажиллагааг дэмжигч, жижиг дунд үйлдвэрлэгчид мөн тэдгээрийн кластерууд багтж байгаамаа. За аялал жуулчлалын салбарт бол
аялал жуулчлалын оператор, төрөлжсөн тээвэрлэгч болон үйлчлэгээний салбарынхан тэдгээр үйл ажиллагааг дэмжих жижиг дунд үйлдвэрлэгчид мөн тэдгээрийн кластерыг тодорхойлж байна. За барилга хотооголтын салбарт бол иргэний болон үйлдвэрлэлийн барилгын материалын үйлдвэрлэгчид тэдгээрийн үйл ажиллагааг дэмжигч жижиг дунд үйлдвэрлэгчид мөн одоо тэдгээрийн кластерууд багтаж байна. За соёл шинжлэх ухааны инновацийн салбараар нь хэлбэл мэдээлэл харилцаа холбооны технологийн компаниуд, биотехнологи, нанотехнологи, соёлын болон бүтээлч аж үйлдвэрийн салбарынхан за тэдгээрийн үйл ажиллагааг дэмжигч жижиг дунд үйлдвэрлэгчид болон түүний кластерууд за уул уурхай салбарт бол уул уурхай бүтээгдэхүүнийг боловсруулах дараах шатны үйлдвэрлэлийн бэлтгэгч бүтээгдэхүүнийг савлаж баглах тээвэрлэн борлуулах үйл ажиллагаа за мөн тэдгээр үйл ажиллагааг дэмжигч жижиг дунд үйлдвэрлэгчид мөн одоо тэдгээрийн кластерууд багтах юм аа. За эдгээр баялаг бүтээгчдийг дэмжих бодлогын төслийн тухайд баялаг бүтээгчдийг одоо дараах одоо байдлуудаар дэмжих боломжтой гэж үзэж байна. За үүнд баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжих, үүнд одоо татврын болон бусад эрхцээ орчинг сайжруулах, боловсон хүчин бэлтгэх, технологи дамжуулах, гадаад болон дотоод худалдааны бодлогоор дэмжих. За хоёрдугаарт баялаг бүтээгчдийг борлуулалтаар дэмжих, үүнд гадаад болон дотоод зах зээлтэй холбох, төрийн худалдаа авалтаар дэмжих. За гуравт баялаг бүтээгчдийг түүхий дээр дэмжих, стратегийн түүхий дээр хангах. За дөрөвдүгээрт баялаг бүтээгчдийг дэд үтсээр дэмжих, үүнд зам тээвэр, логистик, эрчим хүч, инженерийн байгууламж багтах. За мөн одоо аж үйлдвэрийн дөрөвдүгээр хүсэлтийн хүрээнд хийгдэх ажлууд хамаарах юм аа. За баялаг бүтээгчдийг хөрөнгө оруулалт санхүүжилтээр дэмжих боломжтой. За үүний хүрээнд баялаг бүтээгчдийг нийлүүлэлтийн хэлхээ кластераар дэмжинэ. За баялаг бүтээгчдийг дэмжих зохицуулалтын хүрээнд нэгдүгээрт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжсэн кластерын толгой компани болох үндэсний томоохон үйлдвэрлэгчийг төрүүлэх зорилгоор төрөөс компани нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого. За хоёрдугаар томоохон төсөл тэдгээрэн бүтээн байгуулалтын ажил үйлчлэгийг хувийн хвшлээр хамтран гүйцэтгүүлэх зорилгоор төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хууль. За гуравдугаар төрийн тодорхой чиг үүргийг хувийн хвшилд шилжүүлэх, хөгжлийн бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх хувийн хвшилтэй нэг цонхоор харьцах зорилгоор мэргэжлийн холбоотой эргэцсэн байдлын тухай хуулийн төслүүд багтаж байгаа. За ажлын хэсгийн ахлагчийн хувьд энэ эдгээр одоо бодлого хуулийн төслийн талаар та бүхэнд одоо товч ойлголтыг өгье. За үүнд нэгдүгээр төрөөс компани нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлогын талаар компани нийгмийн хариуцлагын ойлголт бол дэлхийд дахинд 30 гаруй жил хэрэглэгдэж байгаа. За Монгол улсад бол одоохондоо эхлэлт үдээ байна. За гадаад орнуудад бол ямар байгаа вэ? Энэ нийгмийн хариуцлага юу гэж ойлгодог вэ гэдэг талаар сонирхолтой. За Канадын засгийн газрын хувьд бол компани нийгмийн хариуцлага нь эдийн засаг, байгаль орчин болон нийгмийн асуудлуудын тэнцвэрийг олох буюу тэдгээрэн уялдааг хангахын зэрэгцээ хөрөнгө оруулагч, харилцагч талуудын хүлээлтийг зохицуулах арга зам гэж одоо ерөнхийдөө ойлгоно гэсэн байгаа. За Европын холбооны хувьд бол компани нийгмийн хариуцлага нь нийгмийн болон байгалийн асуудлуудыг бизнесийн үйл ажиллагаа болон оролцогч талуудтай харилцаанд сайн дураар уялдуулах тухай ойлголт гэсэн байна. За доктортой хөгжлийн төлөөх дэлхийн бизнесийн зөвлөлд компаниуд өөрийн ажилтнууд тэдний гэр бүл орон нутаг болон нийгэмдээ чиглэн ажиллаж тэдний амьдралын чадварыг сайжруулж эдийн засгийн доктортой хөгжилд төв нэмрээ оруулах үйл ажиллагаа гэж одоо тодорхойлсон байна. За өрсөлдөх чадвар хөрөнгө оруулалт компани нэр хүнд нийгэмд өсөн нэмэгдүүлэх доктортой чадварлаг үнж боловсон хүчнийг татах технологиор тэргүүлэх тасралтгүй сайжруулалтыг бий болгох, санхүүгийн үзүүлэлтийг сайжруулах, тогтмол борлуулалт нийлүүлэлтийн сувгийг бий болгох, өөрчлөлт шинжлэлийг хэрэгжүүлэх, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх, баялагийг бүтээн бий болгох, төрийн байгууллагуудтай харилцааг сайжруулах, доктортой хэрэглээг дэмжих зэрэг нь компани нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх үндэслэл гэж одоо тодорхойлох болсон байна. За төрөөс компани нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого нь аж ахуй нэгж байгууллагаас үйл ажиллагаанд нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхийг төрөөс хөхүүлэн дэмжих, урамшуулах, улмаар улс орны доктортой хөгжлийг хангахад тэдгээрийн оруулах хувь нэмрийг бодитоогоор нэмэгдүүлэхт оршдог.
компани нийгмийн хариуцлагыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд төр хувийн хишил, иргэний нийгмийн нэгдмэл ойлголт, хамтын ажиллагаа чухал бөгөөд энэ чиглэлээр дэлхийн улс орнууд өөрийн орнд тохирсон бодлогыг боловсруулж хөгжлийн хөө стратегитой уялдуулан хэрэгжүүлж байна. За манай орны хувьд компани нийгмийн хариуцлагын талаар нэгдсэн үндэсний байгууллагын дайны дэлхийн гэрээнд үндэсний 200 гаруй компани, за дэлхийн эдийн засгийн форумын авилгалын эсрэг санаачлагад 160 гаруй компани тус нэгдэж 1100 гаруй компани олборлол үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын тайлбар гаргадаг болоод байна. За эдгээрээс гадна олон улсын стандартын байгууллагаас 2012 онд гаргасан компани нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх зөвлөмж болох ISO 26000 стандартыг үндэсний стандарт болгон хэрэгжүүлэн ажиллаж байна. Компани нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа нь тухайн бүс нутаг, хот суурингийн захиргаа, түүний төсөв, нийгэм соёлын хөгжил цэцгэлжинтэй нөлөө үзүүлдэг. Үүний зэрэгцээ улам бүр өснө нэмэгдэж буй даяарчдын нөлөөгөөр компаниуд гадаадын зах зээл дээр өрсөлдөх чадвараа дээшлэх тухайн улсынхаа нийгэм эдийн засгийн төлөвчлөлийг харуулхад хувь нэмэр оруулж энэхүү оролцоонд мөн шинэ хариуцлагыг компаниуд авчирдаг байна. За өнгөрсөн хугацаанд хийгдсэн компани нийгмийн хариуцлагын талаарх Монгол улсын төрийн бодлого, түүний хэрэгжилт судалгаанаас үзэхэд төрийн болон төрийн бус байгууллага компани аль аль нь компани нийгмийн хариуцлагыг ач холбогдолтой гэж үзэж байгаач энэ талаарх ойлголт харилцсан адилгүй төвшөнд байгаад байна. За ойлголтын зөрүүтэй байдлаас үүдэн орон нутагт ард иргэд хувийн хвшлүүдээс нийгмийн хариуцлагын нэрийн дор хөрөнгө мөнгө шаардах ингэсээр үл ойлголцох үүсэх тохиолдолд өнгөрсөн жилүүд нэлээдгүй гарсан. За иймээс нэгдсэн нэг ойлголтыг бий болох ийм зайлшгүй шаардлага үүсэж байгаа. За энэ судалгаагаар хууль тогтоомжид компани нийгмийн хариуцлагын стандартыг мөрдүүлэхээс эхлүүлээд ажлын байр нэмэгдүүлэх, дэвшилт технологи нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй арга техник ашиглах зэрэг үйл ажиллагааг урамшуулан дэмжих бодлого туссан ч хуулийн хэрэгжилт хангалтгүй, зарим заалтыг хэрэгжүүлэх арга механизм тодорхойгүй байгаагаас үүдэн тодорхой үр дүнд хүрэхгүй байгаа байдалтай байна. За иймд улсын хөгжлийн бодлоготой уялдуулан компани нийгмийн хариуцлагыг сайжруулах, түгээн дэлгэрүүлэх үндэсний бодлого, стратегийг тодорхойлон хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага нийгэм эдийн засгийн доктортой хөгжлийг хангахад нэн чухал болоод байна. За төрөөс компани нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого боловсруулж хэрэгжүүлснээр олон жижиг дунд үйлдвэрлэлийг дагуулсан нийгмийн өндөр хариуцлагатай үндэсний томоохон компаниудыг хөхүүлэн дэмжиж боожулж чадхаар байна. За иймд төрөөс компани нийгмийн хариуцлагын талаар төрөөс өргөдлөх бодлогыг боловсруулахаар ажиллаж байна. За хоёрдугаар төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуулийн талаар танилцуулъя. За төр хувийн хвшлийн түншлэлийг иргэдийн амьдралын таатай орчныг сайжруулах, бүс нутгийн хөгжлийг хангах болон аслагдсан хотуудыг хөгжүүлэх зорилгоор Америк нэгдсэн улс 1930-ад оноос дэд үтсийн байгууламжуудыг шинжлэх засварлахад Франц болон Герман улсад 1950-ад оноос дахин ашиглаж ирсэн байгаа. За Монгол улсын их хурлаас 2009 онд төр хувийн хвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг 2010 онд концессийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгаа. За 2017 оны 4 сарын 14-ний өдөр концессийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулж улсын төсвөөс иргэн санхүүжлэх нөхцөлтэй буюу концессийн барих шилжүүлэх төлөвлөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтыг төсвийн тухай хуулийн хавсгалтаар батлах болсон байгаа. За үүнтэй холбоотойгоор 2018 онд нэгч барих шилжүүлэх төлөвлөөр арга хэмжээ батлагдаагаа байгаа. За мөн энэ төлөвлөөр хэрэгжих төслүүд 19 онд төсвийн хуулиар батлах тохиолдол зогсоод байгаа. За засгийн газраас баталсан концессийн зөвлөлийн жагсаалт шинээр орж байгаа төслүүд ихэнх нь зардал үр ашигын тооцоо судалгаа хийгдэг өгөөс төслийн хэрэгжилт хангалтгүй үзүүлэлттэй байгаа. За үндсэндээ концессор хэрэгжүүлэх төслийг сонгох арга барил буруу, төслийг бэлдэх ажил дутууд олмог, концессийн асуулт хариулсан төрийн байгууллагын тогтворгүй байдал, за улсын төсөвтэй уялдаа холбоогүйгээр шийддэг ийм дутагдлууд байсаар байгаа. За тодорхойлбол концессийн тухай хуулийн зохицуулалт дутууд олмог ойлгомжгүй, тодорхой бус, хуулийн хэрэгжилт хангалтгүй улмаас төр хувийн хвшлийн түншлэлд ахиц дэвшил гарах нь удаашралтай байна.
За Монгол улсын хувьд өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан төр хувийн манай улсын хувьд өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан төр хувийн түвшнийг шинэ шатанд гаргаж хөрөнгө оруулалт бизнес ээлтэй орчныг бүрдүүлэх зорилгын хүрээд төр хувийн түвшнийг зөв оновчтой хөгжлийн бодлогыг тодорхойлж олон улсын шинэлэг зохицуултыг нэвтрүүлэх, дэд үз нийгмийн суурь салбар дахь хөрөнгө оруулалтыг таатай нөхцөл, харилцаагаар ашигтай түвшнийг орчинд бий болгох хууль цогц бодлого хэрэгжүүлэх ийм одоо шаардлага зүй ёсоор тулгараад байна. За өнөөдрийн төсвийн санхүүжилт аваагүй төслийг концессор хэрэгжүүлэх шийдвэр гаргах, судалгаа шинжилгээгүй, тээзүүгүй, техник эдийн засгийн үндэслэггүй ийм одоо концессийн зөвлөлийн жагсаалт баталдаг ийм жишгийг халж олон улсын төр хувийн түвшний зөвлөлийн төрлийг томоохон хэмжээний судалгаанд тулгуурлан хамгийн тохиромжтой ашигтай байдлаар сонгодог ийм одоо зарчмыг нэвтрүүлэх зүйтэй болоод байна. За олон тооны хууль тогтоомжид тухайн төс арга хэмжээг төр хувийн түвшинд тулгуурлан хэрэгжүүлэх гэж заасан боловч чухам одоо тухайн түвшнийг хэрхэн хэрэгжүүлэх төрийн байгууллага хувийн эрхтний оролцоо чиг үүрэг тодорхойгүй, санхүүжилтийг хэрхэн шийдэх, төр хувийн түвшээр хэрэгжүүлэх төслийг хэрхэн сонгох, аль нь одоо тэргүүний ач холбогдлын эренб одоо цэгц дараалалтай холбоотой зохицуул эрх зүйн орчин бол одоо хангалтгүй байна. За иймээс төр хувийн түвшлийн талаарх нэгдсэн бодлого, үзэл баримтыг бий болгох, төр хувийн түвшил болон концесстэй холбоотой нэр томьёог жигдрүүлэх, зохицуултуудын уялдаа холбоог боловсруулах, төр хувийн түвшлийн тухай шинэ хуулийг боловсруулах, улмаар төр болон хувийн эрхтний тогтвортой, үр дүнтэй, харилцаа ашигтай түвшлэлд зориулсан хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх ийм одоо шаардлага зүй ёсоор үүсэж байна. За эдгээр шаардлага түвшлэн хуулийн төслийн үйл зорилгод тусгасан хууль зүйн үндэслэл практик шаардлага тулгуурлан төр хувийн түвшлийн тухай хуулийн төслийг боловсруулахаар ажиллаж байна. За энэ маань бас одоо байгаа концессийн хуулиа улам одоо сайжруулан төр хувийн түвшлийн тухай хууль гэсэн ийм нэртэй болгоё гэж одоо ажлын хэсгээс үзэж байгаа. За 3-р мэргэжлийн холбоотой эрх зүйн байдлын тухай хуулийн талаар тайлбарлая. За мэргэжлийн холбоотой үйл ажиллагааг өнөөдрийн байдлаар төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулж байгаа. За төрийн бус байгууллагын статустайгаар бүртгэгдэж эрх үүргээ хэрэгжүүлж ингэж ажиллаж байгаа. За манай улсад төрийн зарим үүргийг тухайн салбарын мэргэжлийн холбоотоор гүйцэтгүүлэх ажил сүүлийн жилүүдэд эрчимжиж одоогоор хууль зүйн дотоод хэргийн яам зарим чиг үүргээ хуульчдын холбоонд, за барилга утаа явуулалтын яам барилгачдын холбоо, барилгын зураг зохиогчдын холбоонд, за зам тээврийн хөгжлийн яам автозамчдын холбоонд тус одоо зарим чиг үүргээ шилжүүлэн жишг болон ажиллаж байгаа. За энэ жишгээр бусад салбарууд ч гэсэн одоо чиг үүргээ мэргэжлийн холбоотод шилжүүлэх ажил эрчимжиж байгаа. Дэлхийн нийтийн хөгжлийн чиг хандлагатай бол нийцэж байгаа боловч хууль эрх зүйн зарим наривчлсан одоо зохицуулт шаардлагатай байгаа юм аа. За жишээ зарим салбарт маш олон тооны давхардсан мэргэжлийн холбоод үйл ажиллагаа явуулж байгаа. За иймээс зарим нь одоо ганц компани эрх ашигыг хамгаалах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Тухайн холбооны гишүүдийнхээ эрх ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаа сул гэх мэт одоо ийм одоо асуудлууд тулгамдаад байгаа. За иймээс одоо мэргэжлийн холбоотой үйл ажиллагаа эрх зүй за түүний үүргийг одоо наривчлан зохицуулсан мэргэжлийн холбоотой эрх зүйн байдлын тухай хуулийн үйл зорилтыг боловсруулах ажлыг за мөн эхлүүлээд байна. За ингээд та бүхэнд товч танилцууллаа. Ингээд эрхэм баялаг бүтээгч та бүхнийг энэ хилцүүлгийн ажилд идэвхтэй оролцож та бүхний өмнө тулгарч байгаа саад бэрхшээлүүд за мөн тэдгээрийн шийдлийн талаар илэн далангуу одоо санал бодлоо солилцож өнөөдөр ингээд энэ хилцүүлгийн маань үр дүн одоо сайн болно гэдэгт итгэлтэй. Нэгэд анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.